Санаачлагчийн зүгээс яг ямар асуудлуудыг хөндөжсэн одоо энэ нь ер нь хэрэг хэвцдэг шүү. Иргэд өөрийн орсон сууж байгаа байр орон сууцыг худалдан борлуулахад 2% татвар төлдөг. Энэ бол шудраг бус байна. Татврын давхцал үүсгэсэн байна гэдэг олон нийтийн өргөдөл санаачилсан. За энэ 100 мянган хүний санал аваад их хурлын босгод авсан. За тэгээ яагаад энэ асуудал анх үүссэн гэхээр хүн ер нь өөрийнхөө амьдардаг орон сууцыг хойно нөхцөлд зард юм байна. Нэг бол үнэхээр одоо мөнгө төгрөгийн хэрэг гарсан тийм ээ. Хайртай дотны ухааныг имжлүүлэх, хүүхдээ гадаадад явуулах, эсвэл одоо манай залуучууд гэр бүл болохдоо зээлэр байр авдаг. Тэгээ эсрэг хугацааны дараа тухайн байраа томруулах зорилгоор зархад улс дундаас нь 2% татвар авч байгаа нь буруу гэж үзсэн. За гуравт нь юу болсон гэхээр одоо хашаа байшинд амьдардаг хүмүүс байранд орохын тулд хашаа байшингаа зарж байгаа. Тэгэхээр улс 2% татвар аваад дахиад одоо байр авахаар дахиад 2% авчиж байгаа. Тэгэхээр энэ дээр татврын давхцал үүсгэж байна гэж үзсэн. За өргөдлийн явц байдал юу болж байна гэхээр өргөдлийн байнгын хороогоор хилцээд энэ бол зөв зүйтэй асуудал байна. Тийм учраас одоо хууль болгож батлах шаардлагатай гэж шилжүүлсэн. Одоо төсвийн байнгын орон дээр ирсэн байгаа. Төсвийн байнгын орооноос энэ одоо асуудлыг судлах ажлын хэсэг гаргасан байна. Ажлын хэсгийн ахлагчаар улсын хурлын гишүүн сайн зэрэг томилогдсон байна. Тэгээд би өргөдөл санаачлагчийн хувьар өнөөдөр болох хуралд өөрийн биеэр оролцъё. Мэдээлэл тодруулга өгье гэж ингэж хүссэн байгаа. Яагаад тэгэхээр өнгөрсөн 7 хоногоос эхлээд зарим нэг хэвлэл мэдээллийн байгууллагаар илт худал ташаа мэдээлэл явж эхэлсэн. Юу гэхээр энэ 2% татвар бол зөвхөн анхудаа орон сууц авч байгаа хүмүүст хамаарна гэдэг ийм байдлаар одоо хүмүүсийн өгсөн саналыг говьлох гэж оролдож байна. Ерөөсөө ийм байхгүй. Хүмүүс өөрийнхөө амьдардаг орсон сууж байгаа байраа зархтал төлдөг татварыг л хүчингүй болгох гэж байна. Тэгэхээр одоо энэ хууль тогтоогч нарт ийм зөв зүйтэй мэдээлэл өгөхгүй бол олон нийтийн санаачлагыг ингэж мушигдаг, гуйлдаг. За тэгээ эцсийн үндэ бол тэгээд эхийн эцээхгүй тулын тураахгүй гэдэг шиг те анх удаа авсан байр гэдгээр одоо аргалах гэж оролж байгаа нь бол буруу гэж үзэж байна. Энд дээр ер нь хуулийн боломжийг ер нь хэр харж байгаа. Одоо чинь орон нутгийн төсвийг бүрдүүлдэг гол зүйл нь 2% татвар гэдэг зүйлийг яриад байгаа шүү дээ. Энд дээр та хууль зүйнийхээ хувьд ер нь ингээд одоо механикчлаар косметик хөлөөр аваач. Тэгэхээр яг хуу ийм юм байна. Би энэ сангийн амнаас өгсөн тоо баримтыг үзэхээр 2024 онд 75 тэрбум төгрөг цугласан юм байна. Яг энэ 2% татвараас. Тэгэхээр энэ 75 дотор чинь нөгөө хотын төвөр байдаг үнэтэй газруудыг зарсны төлбөр, олон байртай хүмүүс байраа зарсны шимтгэл, за тэгээд нөгөө нэг байрны бизнес эрхэлдэг ченж гэж ярьдаг те. Энэ хүмүүсээс авсан бүх татвар нь нийлээл 75 тэрбум болж байгаа байхгүй юу? Бидний санаачилсан юм юу вэ гэхээр өөр дээрээ нэг байртай, нэг байшинтай хүмүүст л хамаарах юм. Олон нийтэд шууд хамааралтай. Тэгэхээр энэ 75 гэдэг тоо чинь багасаа 50 болно тийм үү? 50 тэрбум. Гэтэл өнөөдөр энэ их хурлаар ярьж байгаа тоонууд чинь бүр амар юм ярьж шít. Хэдэн их 80, хэдэн 100 тэрбум. Тэгэхээр одоо яг ингээд дундаж амьдралтай, татвар төлдөг ийм хүмүүст хамааралтай одоо энэ шийдвэрийг гаргахад төсөвдөр бол ачаал үүсэхгүй гэж үзэж байгаа. Хоёрдугаарт нь гэхээр энэ төсвийн байнгын орон дээр нэг гишүү ярьсан билээ. Энэ бол одоо далд эдийн засгийг ил болгох зорилттой татвар гэдэг. Би энэтэй санал нэгдэхгүй байгаа. Одоо энэ нэг байртай, нэг байшинтай хүмүүсийн эдийн засаг бол хамгийн нээлттэй байгаа шүү дээ. Бүх хүн татвараа төлдөг, бүх дансныг нь хуулгах нь ийм хүмүүс байгаа. Хийн татвараас зугатаадаг гэхлээр одоо энэ том хороол барьж байгаа хүмүүс байж байгаа тийм. Зайсан том хаус барьж байгаа хүмүүс чинь жинхэнэ одоо далд эдийн засаг буюу татвараас зугатаах асуудал ярьж байгаа. Тэгэхээр бидний энэ гаргаж тавьсан асуудал бол энэтэй огт хамааралгүй, олон нийтэд хамааралтай асуудал байна. Тэгээ би эцэстний гишүүдэд юу гэж хэлэх вэ гэхээр та бүхэн 2024 оны сонгуулиар орохдоо бүгд л татвар бууруулна гэж амласан шүү дээ. Тэгээд иргэд бөөндөө нийлээд ганц хөрөгдөл ингээ санаачлахаар ингээ янз бүрийн шалтгаан хэлж, янз бүрийн худлаа баримт хэлж ингэж болзааруулж байгааг бол ерөөсөө зөвшөөрөхгүй л гэж үзэж байна. Таны нөгөө нэг